Сургалтын инновац симпозиумд миний бие оролцоод сургалтын хөтөлбөрийн инновац чиглэлээр ихтгэл хэлэлцүүллээ. Тэгээ энэ симпозиумын ач холбогдлыг бол би өндрөөр үнэлж байна л да. Яагаад тэгэхээр боловсролын салбарын маань одоо техник технологийн өндөр хөгжилтэй байгаа энэ 90 цаг үед инновацийн асуудлуудаас ярьж ямар чиглэлээр ямар одоо инновац хийх ёстой вэ гэдгээ бас тодорхойлж санаа оноо авч байгаа учраас би одоо ач холбогдолтой гэж үзэж байна. За миний хувьд бол яг сургалтын хөтөлбөрийн инновацийн чиглэлээр өөрийнхөө хийсэн судалгааны үр дүн болон ер нь олон улсын жишгийг танилцуулсан. Тэгэхээр энэ маань бас энд хүрэлцэн ирсэн хүмүүсийн хувьд сургалтын хөтөлбөрийн хувьд бид нар цаашид юун дээр өөрчлөлт шинжилгээг инновацийн түвшинд хийх вэ гэдэг талаар бас санаа оноо авсан байхаа гэж бодож энэ хэлэлцүүлгийг ярьж гисэн хүмүүс манаас ийм санал хэлж ирсэн. Тэгэхээр энэ симпозиум маань маш амжилттай боллоо. Тэгээ нэг удаагийн симпозиумаар энэ бүх асуудлыг ярилцаж шийдэх боломжгүй учраас дараагийн бас уулзалтууд хийгдэх байхаа гэж бодож байна. Тэгээ зохион байгуулсан боловсролын магадлалын итгэмжлийн үндэсний зөвлөлийн хамт олондоо баярлалаа.